Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсмэн мэдчилж байна. Бидний харин шин цоо шин нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Хөтлөгч Занданхүү Япон цэрэг Монгол бүсгүй хоёрын дурсамжийг 70 жил тээсэн савны тухай сонирхолтой түүхийг та нартай ярьж өгнө. За нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сууг, НТV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телевизээр та бүхэнд хүрч байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс нь эм нь хүнс байвал зохиос төврөтэй Химлая брендийн аль биесны дистрибьютор Цахиур Төмөр Цэстон дэмж ажиллаж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд зинглээ. За түүх гэхээр л бид дандаа нэг ном зохиол, хөшөө, баримл, эсвэл чухал дүгнэлттэй илтгэл ч юм уу тийм байд юм биш юм байна л да. Заримдаа түүх галтгооны шүүгэнд мартагдсан нэг шар тос хийдэг жижигхэн төмөр савнд байд юм байна. За. Япон цэрэг Монгол бүсгүй хоолны сав 70 жил. Өнөөдөр дэлхийн 2 дугаар дайны дараах Монгол-Японы харилцаа, мөн тэр олзны цэргүүд, хүний ёс, орчлонгийн мөн чанарын тухай тэр нэг чимээгүй түүхийг арай чангаар өгүүлэх юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа 1945-аас 1947 онд Монголд байсан олзны Япон цэргийн тухай бид бүдэг бадаг бол мэднэ. Түүхч эрдэмтэн Ичин Нормын Сахалт эцэг гэд зохиол байна. Сахалт эцгээс хүлээж авсан олзны Япончууд гэдэг нэг өгүүлэлгээс ишлэн зарим мэдээллийг одоо хүргэе. 1945 оны 9 дугаар сард Япон үг дүүг бууж өгөх гэрээнд гар үсэг зурч. Ингээд дэлхийн 2 дугаар дайнд дуусчаа. Энэ гар үсэг зурснаас сарын дараа 10 дугаар сарын 20-нд 45 оны 10 дугаар сарын 20-нд олзны Японы одоо тэр Япон цэргүүдийн ихний хэсгийг зөвлөлт холбоод улсын одоо тэр хил дээр болов буюу одоо манай умард хил те Сүхбаатар боомтоор тэр олзны цэргүүд хүлээж авчаа Монгол улс. Бүгднээр нь Монгол ард улс шүү дээ. Энэ ажил бүр 2 саргаар үргэлжилсэн маа. Энэ Япон олзны цэргүүдийг авах ажиллагаа. Тэгээд 12 дугаар сарын дундуур энэ ажиллагаа шувтарсан. Монгол дэлхийн 2 дугаар дайнд анхнаасаа л нэг холбоотны тал байсан тий. Тэгэхээр чөлөөлөх дайнд болохоор Монголын арим бүр Хянганы нуруунд зөвлөдөө аримтай Хятадын зүүн хойд нутгийг чөлөөлөхөд хүртэл оролцсон. Ингээд Сталины бүтээн байгуулалтад ашиглаа. Дайны төлбөрөөр нөхүүлээгээд Монголд олзны Япон цэргүүдийг хүлээж өгсөн ба. Анх 20 мянган Япон цэрэг олзлогдогчийг одоо хүлээж авахар тохирсон ч гэсэн хамгийн гол нь 20 мянган цэргийг авах Монголын тал тийм бэлтгэл байсангүй. 20 мянган хүнийг яг яах вэ гэдэг. Ажил хийгээд хаана амьдруулах хийдэж болох юм. Тэгээ тийм тооны цэргийг бүрэн ашиглах чадварч байгааг бол таа. Ингээд хэдэн хүн авсан гэхээр нийт 12318 хүн хүлээж авсан. Хөрхи Япон цэргүүд л гэсэн үг шүү дээ. Дайнд ялагдсан тий. Сэтгэл санаа нь ямар байх. Тэднээс 1947 онд буюу 2 жилийн дараа 10,713-ыг буцаасан ба. 12,318-аас 10,713-ыг буцаасан 2 жилийн дараа. Харин 1613 нь Монгол газар хөргийг ясаа тавьцгаасан. Энэ тоонууд яард 1613 гэдэг тоон яард те зовлон жаргал дурсамж хүний хувь заяа бий. Бас тэр 12,318 буцаж явсан тэ ирсэн мөн буцсан 10,700 хүн ч гэсэн бас бүхэл юм байгаа шүү дээ жаргал дурсамж те зовлонч бай. За тэр тухай монголчууд хийсэн хэд хэдэн баримт киноч байгаа. Бүр нэг нь Японы телевизүүдийн холбооны шагналыг хүртэл хүрчээсэн. Бас бид сайн мэддэг нөө шувууд буцах намар гэж уран сайхны кино энэ сэдвэр хийсэн байдаг. За олзны цэргүүдийг яасан бэ гэж. Аж үйлдвэрийн комбинат, Налаахын уурхай, Алтан булгийн тэр Булгаарын завод, Цагаан эргийн дамжлага бааз, мах комбинат, зүүн хараа, жаргалант гэд өчнөө газар хуваарлан тэг ажилласан ба. Аж үйлдвэрийн комбинат арьс шир, эсхий босруулах, гутал үйлдвэрлэх хэсэгт нэхэд 700 хоригдл. Шохон цагаан булгийн үйлдвэрт 90 хоригдл. Сүхбаатарын шүтэнцний үйлдвэрт 200 хоригдл зэрэг ингээд хуваарлж өгсөн ба шүү дээ. Тэгэл бусад аж ахуй, Налаахын нүүрсний уурхай, тоосхон завод ч юм уу ингээд өчнөө газар ажиллаж байгаа нөгөөдүүлж чинь. Озлогсдын дотор тэр хэдий цэргүүч гэсэн цаанаа эн чинь хүн байгаа шүү дээ. Тэд жолооч, сэлэсэр, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нэгтлэн бодогч, багш, гэрэл зурагчин гэд төрөл бүрийн мэрэгчлэн байсан. Энэ үнэндээ бидэнд их том олз байсан гэсэн үг Монгол улсын хувьд. За тэгэд тэд юу хийж бүтээвэ? Зөвхөн Улаанбаатарт хэд юу хийснийг би зүрдэн. Халтгаан дурсан. За. Улаанбаатарт лэхэд тэр Япон цэргүүд Муйсын хичээлийн 1-р байр. Баруун талынх нь 60 айлын сууц. Одоо энэ манай ажлын хажуудлын Дүүрийн театр. Тэрний өмнө байгаа гадаад хэргийн яам. Тэрний баруун урагш байгаа улсын төв намын сан.
Одоо талбайн баруун талд байгаа голомтонг болсон хөрөнгийн бирж, заврагшаага удирдлагын агт юм, нэгдсэн үндэсний байгууллага эдгээрийг бүгд энэ Япон зэрэг барьсан. Түүнээс гадна Сүхбаатарын талбай зэрэг зарим гудамжийг бүр цардаж тогтоохжуулах ажлыг энэ Япон зэрэг хийсэн. Тэгэхээр өнөөдөр бидний өдөр тутам хардаг тэр орж гардаг олон барилга, олон гудамж энэ Япон зэргүүдийн гараар болсон байна. Тэгэхээр Улаанбаатар бол зөвхөн архитектурын зураг биш. Тэгэхээр хот гэдэг бол өөрөө хөдөлмөрийн архив байгаа юм. Хэн ямар нөхцөлд ямар сэтгэлээр барьсныг мэдэж авбал зохистой тийм сайхан бас гунигтай жимрэх тийм түүх гэсэн үг тийм. Тийм биш үү. За ингээд албан ёсны тоо баримтаас үзэх юм бол 1613 хүн Монголд нас барсан. Тэднийг хаана нутаглуулсан гэхээр Дамдаржаа, Хужир болон Алтан болог, Зүүн бүрэн, Сүхбаатар, Зүүн хараа, Баруун хараа, Өгийн нуур гэдэгтэй 16 газарт нутаглуулсан байна. 1962 оны 9-р сард л эдгээр шарил буй газар анх удаа Япон хүн ирж хүндэтгэл үзүүлсэн гэдэг шүү дээ. Бараг ингээд 15 20 жилийн дараа. Тэгэхээр тэ бурсан дээр нэгэн нутгийнх нь хүн ирэхийг 15 20 жил хүлээсэн гэж боддог. Энэ 1613 бурш. Бурсан дээр тухайн нас барсан хүний нэрийн тэр пайзыг нь тавих асуудлыг Японы тал 1971 онд тавьсан байна. Нэрийг тавиачаа гэд. Тэгэд тэр хүсэл тавьснаас хойш 1982 онд эхний ээлжинд Дамдаржаад байгаа тэр 800 хүнээс нэр нь тодорхой болж яг батлагдсан 614 хүний бурсан дээр нэрийнх нь пайзыг тавьж. Тэгэхээр тий баг 30 жил нэр өсгөө нэр нь үл мэдэгт зэрэг гэдэг шиг тийм зүйл оршуулсан байна шүү дээ. Тэгээ хүний нутагт. Тий. За ингээд 1991 маад арчил гарсан. Японы ерөнхий сайд Кайфу Тошики Монголд ажиллахдаа энэ олзны цэрэг нас барсан хүмүүсийн асуудлыг албан ёсоор хилцсэн байна. Түүнээс хойш олзны Япон цэргүүдтэй холбоотой тийм цөөн боловч сэтгэл хөдлөм түүхүүд ил босоор ирсэн. Шууд буцах намар уран сайхны кино 1992 онд дэлгэсэнд гарсан. За тэгэхээр энэ сэтгэл хөдлөм түүхүүдийн нэгийг нь одоо та бүхэнд хэлье. Энэ юу болсон гэхээр Өвөр хангай аймагт 2000 онд саяхан чинь 20 хэдэн жил юм Японы шоу мужийн хөрөнгө оруулалттай мэрэгд гээд дунд сургууль байгуулагдсан ба. Одоо ч үйл ажиллагаа явуулдаг. Энэ Япон хэл заадаг тийм сургууль Өвөр хангай аймагт байдаг байхгүй. Оо, янз юм бэ. Харин тий мэрэгд гэдэг нэртэй. Яг дөнгөж сургууль байгуулагдлаа тэгсэн чинь тэр дөнгөж байгуулсан сургуульд шинэхэн сургалтын менежер нэг тунгалаг гэдэг бүсгүй одоо юу байж хүүхдүүдэд одоо нэг хичээл зааж эхэлж байхгүй. Тэгээ нөгөө Япон үсгийн эжентэй сургалтын менежер л юм байхгүй. Тэгээ ингээд харж энэ үсгийг хаана харлаа гэд бодсон ба. Ер нь нэг л тань санагдаад. Яасан гэхээр тунгалаг өөрөө энэ бүсгүй 1979 онд Өвөр хангайн бэр болж очсон юм байна л да. Өвөр хангайн бэр 79 онд. Хадминд нь нэг Япон манерк гэдэг дотор нь шар тос гэдэг тэр савыг угаахт нь яг тийм нөгөө үсэг гарч ирээд байдаг гэсэн байна. Тэгэд энэ үсгийг хаана харлаа гэд тэр санаанд норчихгүй. Би нэр энэ Япон манерк гэдэг нэртэй тий хадам ээжийнх нь тэр нэг хадгалдаг сав дотор нь шар тос иждэг. Тэрийг нэрээ энэ дээр нэг Япон үсгээс ирдэг сандаг байхгүй. Яа. Одоо манай л зургийг нэг. Оо, нилээн хуучирсан. Тий. Энэ юу газ? Яг Тийм бэ. цэргийн хоолнысаа байгаа сте. Энэ дотор яг нөгөө Өвөр хангайн тэр хүн маань шар тосл хийдэгсэн байхгүй хадам ээж нь. Ингээд хадам ээжээс учрыг асуусан байна. Энэ юу сав ингэсэн чинь. Нэг олзны Японы цэрэг Монголоос явахдаа надад дурсгасан юм а гэд. Гэтэ өөр ойлгохтой зүйл хэлдэггүй. Тэгэл хэлсэн. Олзны Япон цэрэг Монголоос явахдаа надад дурсгасан гэд. Сайн уу. Тэгэхээр мэрэгд сургууль байгуулах санаачлаг гаргасан бүр энэ нөгөө санаачлагаа хөөцөлцөөр ажил хэрэг болгосон одоо нэг Япон хүн ба. Тэр бол Монголын соёлын элч, Япон Монголын соёл эдийн засгийн нийгэмлэгийн тэргүүн Сато Норико-сан жилдээ 2 удаа Өвөр хангай аймагт угаас очдөг юм байна л да. Энэ нөгөө сургуулийг байгуулсан шүү дээ. Жилдээ 2 удаа Өвөр хангайд очдөг. Тэгэхээр Сато Нориког эрэхт нөгөө тунгалаг бүсгөөр нөгөө Япон үсгтэй савны тухай хэлсэн ба. Надад нэг ийм юм байна гэд. Тэгсэн чинь нөгөө Сато Норико-сан чинь орчуулагч бурмаа төгчхөөр гэд хэлээд өнгөрчих. Ингээд хин тухайн үед Япон манеркийг мартцсан байхгүй. За. Тэр цагаас хойш 7 жил өнгөрсөн ба. Ахаад. Тэгсэн чинь бурмаагийнх одоо бурмаад өгцөн л байхгүй. Бурмаагийнх байраа сольж нүүх болгоод нөгөө сав нь гараад ирсэн. Тэгэнгүүтээ энэ дээр нэг үсэг байгаа.
Энэ юу нь юу сав юм бол гэд эзнийх нь хайж болох ажил ундарсан байгаа энэ эдийн дунд. Угтаа тэр эд зүйл бол шингэн хийдэг манерч биш те. Цэргийн хоолны сав болж таарсан. Өвөр хангаад олон жил шар тос агуулсан сав байхгүй. Олон жил шүү. Дайн дуусны дараа мартагдж болох игэл нэг төмөр сав. Харин ёроол дээр нь цаг хугацаа арилгаж чадаагүй хоёр өгүүлсэн. Энэ төмөр савн дээр. Нэг нь Япон үсгээр сэлсэн Икемура. Харин нөгөөх нь латин үсгээр бараг хинч анзаарахгүй жижигээр сэлсэн SI гэдэг хоёр үсэг байна. Тухайн цагт Америк, Япон хоёр дайсан байсан. Тэгэхэд Япон цэрэг нэрээ латинаар буюу англи үсгээр AI гэж тэмдэглэнэгдвэл тун ховор явдал. Харин тэр ховорхон тохиолдол хожим 70 жилийн дараа хүний хувь заяг буцаан холбох тэр утас болж өгсөн. Яг тэр латин үсэг эцсийг нь олоход хамгийн их тус болсон хэмээн Сата Норика-сан хожимд орсон байд. За тэгэхээр энэ хоёрхан тэмдэг дээр түшиглээд хүний нэр, хүний амьдрал, хүний дурсамжийг хөөсөн маш урт тэр адал явдалтай эрэл хайгуул эхэлсэн байна. Энэ хоёр хүүсгэр. Эрэлд тэгэхээр Икемура гэдэг яг энэ бичгэн чиг болоод SI гэдэг нь дэм болсон гэдэг. Сата Норика-сан Японы мужуудын архивт хандсан байна. Хаасаагүй чинь хотууд, мужууд тийм муж дотороо хот тосгод байгаа шүү дээ. Тэр болгон руу хатсан. Би нэг Япон цэрэг Монголд озлогж исэн гэдэг нэг хитгүүхтэй тэгээд Икемура тэгээд SI гэдэг хитгэн л өгөгдөлтэй. Тэгсэн удалгүй Фукия мужаас Икемура Сүсэме буюу тэ SI гэдгийн S нь гараад ирж байгаа. Икемура Сүсэме гэхээр SI гэдгийн I нь Икемура байна шүү дээ. Тэ Икемура Сүсэме гэдэг SI буюу IS нь гэдэг хүн дайнд яваад озлогдсон гэдэг баримт гарч ирж байгаа. Найдвар гэлсэж энэ чинь найдвар өстэй толгойд тий гэрэл цацраал явна шүү дээ. Тэгсэн чинь удалгүй архивын дараагийн баримт нөгөө найдварын очиг нь утрааштай хөрг. Яасан гэхээр энэ Икемура Сүсэме гэдэг хүн Владивостокоос Находкорк замдаа нас барсан гэдэг тийм базаахгүй баримт хөрхийг гараад иртэ. Тэгэхээр энэ хүн Монголд ирээгүй гэсэн үг. За яах вэ? Тэгсэн Монголд ч бас ирэл үргэлжлэж байгаа. Орчуулагч Бурмаа үндэсний төв архивт өдөр хоног илэн ингэ суугаалга. Олдсон Япон цэргүүдийн дансыг нэг бүрчэн шүүгээл Монгол бичгээр тэр чинь таталсан тухайч Монгол бичгтэй л бид нар ч гайхамшигтэй тий. Тэр Японы тэр олон озлогдсон тэр хүний чинь бүх одоо архивт байгаа баримт чинь Монгол бичгээр. Тэгээ Монгол бичгээр одоо Икемура гэдэг яг яаж бичвэ тэрийг зөв унших буруу унших энэ орчин үеийн хүмүүс бид тий. За тэгэл нөгөө тэр Монгол бичгээр таталсан нэрсийг тааж ядаал бүдгэрч баларсан Япон хэсгүүдийг гаргаж ядан уншаал хөргөө сууж байгаа. Ингээд эзэн нас барсан байх магадaltaй гэсэн дүгнэлтээс өөр ямар ч гарч үлддэг. Нөх хин гэдгээс тодорхой биш. За эрэл маань ингээд энэ хүрээ зогслоо гэж бодохоор сэтгэлээр маш их унсан гэж Сата Норика-сан үгүүлсэн мэт. Гэтэл яг тэр мөчөд архиваас нэг өөр нэг нэр гарч ирээд дахин гойрлого төрүүлжтэй. Сайчиро Икемура яг SI. Сайчиро Икемура. Энэ нэр зүгээр нэг хүний нэр биш. Ирлийг нөгөө дахин ам оруулах дохио байхгүй. Ингээд нөгөө Сата Норика-сан яасан гэхээр Японы Асахи Шинбун, Кёто зүршийн зэрэг 10 гаруй хамгийн том нөгөө өдөр тутмын сонинд яг энэ маа найруулж өгсөн жижиг төмөр савны зургийг нийтлүүлээд эзнийг нь хайж байна гэд маш товч тодорхой зар тавьсан баг. Эзнийг нь хайж байна. Монголд одоо байсан хүн байна уу гэд тэ. Дайны үед. Тэр зар бол дайны талбар олзны тэр хүнд амьдралаас амьд үлдсэн нэг хүний амьдрал 70 жил чимээгүй байсан тэр төмөр савнаас гарсан анхны тэр чангад байхгүй. Тэр төмөр сав 70 жилийн дараа Японы тэр сонин даяар зүгээр чанга одоо ойрлсон гэсэн үг. Яста хашгирлаа. За ингээд хамтран хэлцээ танилцуулаа үргэлжлүүлье. За амар догтлолтой биш үү? За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эмэн хүнс үйл захистай өрөөтэй систем маань дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр хэрвээ танд шээх үед юм хорсох, ойр ойрхон шимээр санагдах, эсвэл одоо шээстэй бүрэн гарахгүй байгаа юм шиг ийм мэдрэмж төрж байгаа бол энэ бол ерөөсөө тоглоом биш юм шүү. Та заавал одоо эмнэлэгт хандаарай.
Энэ нь болохоор нөгөө шийсний замын халдвар буюу циститийн шинж байж болзошгүй. Тэгээд дэлхийд даяар жил болгон 404 сая орчим хүн ийм шийсний замын халдвараар өвчлөдөг гэсэн юм судалгаа яваад байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөөсөө тоохгүй эргэж болохгүй юм шүү. Цаг тухайд нь хэрвээ та эмчлэхгүй удаах юм бол бөөрийг гэмтэх хэрсдэлтэй. За харин Хималагийн брендийн 100% ургамлын гаралтай цистон юм маань бөөр шийсний замын халдварыг дарангуйлна, дахилтаа сэргийлнэ, бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулна, удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй үр дүн клиникээр батлагдсан ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр та ойр байгаа өөртөө байгаа ямар ч эмийн сангаас ороод цистоныг авч болно, ургамлын гаралтай юм. За тэгээд нуруу өвтчин ч юм уу ингэж андуурж явахгүйгээр та заавал одоо бөөрөө бөндөтл нэмжлээрээ. Бүх сүлжээ эмийн сангуудаар хөдөлтаалагдчихж байгаа. За баярлалаа. За ингээд эзнийг хайж байна гэсэн нөгөө заргаар сонин дээр те 1 хоног боллоо, 2 хоног боллоо, хин ч ярьдаг бай, 3 хоног, 4 хоног боллоо. Тэгсэн 5 хоногийн дараа уцас дуурч байна. Яг тэр зарын даа. Тэр жирийн нэг дуудлага биш байсан. Нэгэн дуу 70 жилийн өмнөх түүхийг амьсгалтаа эргүүлж авчирсан дуудлага байхгүй. Юу гэсэн гэр уцсны цаас хэлж шээ. Энэ зар те. Энэ зурган дээрх байгаа энэ Эсай гэдэг. Энэ миний өвөө гэдэг нь баг тодорхой байна. Манай өвөг Саичиро Икемура гэдгээ. Өвөөгөөс өөр хинч нэрээ Эсай гэж нэрээ латинаар тэмдэглэхгүй баха. Яг юм. Энэ уцаар ярьсан хүн Кёто хотын иргэн уулын аяллаа хөтөж Накаяма Нанами байгаа. Гэхдээ зарыг Накаяма Нанами өөрөө олж хараагүй юм байна. Яасан гэхээр нэг өдөр найз нь сонины булангаас нэг жижигхэн зар олж уншсан юм байна л да. Найз нь. Тэгсэн зар дээр нэг төмөр савны зураг. Тэгээ нэг асуулт байсан. Тэгэд уншчаад нөгөө чинь энэ Накаяма Нанами дээр очиод хүүшээ өвгөө танаа өвөө чинь Монголд олзонд байсан гэдэг үстэй. Чи гэрлэхээс өмнө Икемура гэдэг овогтой байсан шүү дээ. Тэгэхээр энэ танаа өвөгийн сан байх магадaltaй. Чи энэ редакц дээр нь очиж уулз гэсэн баг. Ингээд Накаяма Нанами ирэлд нэгдээд өвөөгийнхөө хувь заяа нэгэ хэсгийг олж мэдэх тэр ажилд ханцуу шамлаад орж. За Эрлийн багийнхан Кёто мужийн цэргийн түүхийн архив орлоо. Тэнд баримтууд дуугүй мөртлөө ярьдаг гэсэн үг. Тэндээс нэг зүйл тодорхойлж Саичиро Икемура бол цэргийн хангамж тээврийн 133 дугаар дивизд алба хааж байсан тийм цэрэг юм байна. 1945 оны 10 дугаар сард зөвлөлт холбоо тусаас бүгд найрамд Монгол ард ус руу ачигдсан юм байна. 1945 оны 10 дугаар сар хүртэл Улаанбаатарын хорих ангид байжгаад ингээд ийм байсан тэр мэдээлэл дээр. За ингээд гэхдээ эрэлд ганц энэ баримт хангалтгүй дур нөгөө учраас дараагийн архивыг зорж байгаа. Яг саяны архив дээр ийм л юм байсан. За тэгэхээр нөгөө 10,000 нөгөө цэрэг буцаж ирсэн шүү дээ. Буцсан тий. Тэгэхээр буцаж ирсэн нэг бомб тот байх хэрэгтэй шүү дээ. Буцаж ирсэн олонсны цэргүүдийн Майзури бомбын бүртгэл дээр очиж байгаа юм дээ. Оо яг байна. Тэгээ бас эрүүл мэндийн яамны архив руу орж буцах замын жагсаалтыг харж эмнэлгийн тэмдэглэлийг бүгдийг маш олон баримт олдсон баримт бүр тус бүртээ зөвхөн яг нэг зүгрүүл заадаг байхгүй. Гоё юм дээ. Ингэж тэр олон архив тий бүр олон 10 архив бүртгэл тэмдэглэл олон хүний дурсамж олон жилийн чимээг байдал бүгд нэг зүг рүү явсаар нэг цагт бүгд огтлцтэй. Савны эзэн бол гарцаа байхгүй Саичиро Икемура мөн гэдэг. 70 жил дув дугуйсан төмөр тэр мөчөд эзний нэрээр нь дутсан. Йоо. За Саичиро Икемура эх орондоо буцаж ирээд юу хийсэн бэ гэхээр эн чинь тэгээ буцсан байх нь шүү дээ ямар ч байсан. Донд буцсан байна тий. Кёто мужийн Үжи хотод хүүхдийн тоглоом хийдэг жижигхэн үйлдвэр нээсэн байна. За тэгэхэд дайн тусаад амьдрал үржлээд те яг л одоо Япон хүмүүсийн амьдралаар тэр дайны дараах хүнд хэцүү цаг үеийг өнгөрөөгөө тэгээд улс нь хөгжил дэвшил хүрхийг өөрийн нүдээр харж өөрөө бас тэр хөдөлмөрөөр хувь нэмэр оруулсан. Ийм л яг л гоё Япон хүний түүх. Гэтэл энэ хувь заяа гайхалтай сонио иргсэн. Икемура Саичиро нутагтаа буцаж ирснээс яг 70 жилийн дараа нэг Монгол бүсгүүд үлдээсэн тэр сэтгэлийн бэлгийг түүний гэр бүлийнх нь яг өнөөдөр гартаа барьж үзэж байгаа байхгүй. Яг нэг жижигхэн төмөр савыг. Энэ төмөр сав дайны дараа Монгол малчны гэрт шарт тосоор бүр бялхан өнгөрч 70 жил үгд өгөн энэ дурсамжаа хадгалсаар ирсэн.
Икимура Саичиро өөрөө яасан гэхээр 2002 онд 87 наснда энэ хороог орхисон юм байна хөрхий. Гэхдээ их урт нассан 87 наснда. 2002 он гэхээр хэрв энэ ирлийг эртгэлүүлсэн бол сав эзэн хоёр эргээд уулзах боломжтой байсан гэсэн үг. Гэвч сав нь тэг хинийх гэдэг нь тодорхойлсон ч эзэн өөрөө мөнх хүсэг үзүүлсэн байсан. Гэхдээ түүний үр хойч түүний хэрглэж байгаад Монгол бүсгүйц тэр дурсгасан савыг гартаа барьж байгаа штэ. За тэгвэл энэ Монгол бүсгүй юм бэ? Цэргийн төмөр сав Монгол бүсгүйд яагаад одоо тэр цэрэг дурсгасан бэ тэр саваа? Тэр бүсгүй юу хүн бэ? Тэр бүсгүй бол Цэгмдийн Должин гэдэг бүсгүй. 1919 онд төрсэн. Өвөр хангайн тархи цум төрсэн хүн юм байна. 1919 онд. Должин насанд хүрэхэд Монголд орчин үеийн анагаах ухаан дөнгөж нэвтэрч эхэлжсэн Монгол улсад. Тэгэхээр ингээд 1940 онд нутгийнхаа эмнэлэгт санитараар орсон юм байна л да. Ажилд орсон санитар гэдэг нь эмчийн нөгөө гар хөл болж өвчний дэргэд үйлддэг хамгийн ойрын хүн. Ерөнхийдөө сэрэлт киноны бумаа гэд манайхан төсөөлчихэд болно. За ингээ хожим нутаг орондоо доктор Должин гэж нэрлэгдсэн юм бүсгүй. Должин 1944-өөс 48 онд Улаанбаатарын анагаахын техникум төгссөн юм байна л да. Сурч байхдаа нөхөр Бататайгаа танилцсан юм байна. Нөхөр нь болохоор Улаанбаатарын модон заводад алба хашдаг. Нөхрийнх нь удирдлага доор олдсны Япон цэргүүд ажилладаг гэж. За. Модон заводд. Олдсны цэрэг гэдэг бол дайсан биш. Энэ бол дайсан биш. Хүний нутагт хөдөлмөрийн хүнд нөхцөлд нухлагч ядарсан хүмүүс юм. Должин бүсгүүд тэдэнд чадах хятгаараа тусалдаг гэж. Оо ямар хөөрхий. Нөхрийнх нь тэр одоо доороо тэр Япон цэргүүдд олдсны хүмүүст эм өгн, шархыг нь боон, тэдний хийлийг ойлгохгүй сонсно, хоол ундд хүрлэн, нутгаасаа хол хоригдол болж хувирсан тэр Япон цэргүүдийг хүнд хэцүү нөхцөлд энэ бүсгүн сайхан сэтгэл тэдний сэтгэлийн твтээдэг гэж. Иймээс Монголоос буцсан Япон цэргүүдийн нэгэнд Должинд хоолны саваа дурсгал болгон үлдээсэн юм байна. Хоолны савч угаасаа тэр хүний бүх юм биз дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Тэр цэргийг Икимура Саичиро гэдэг байсан юмсан ч саваа өгтөө Икимура Саичиро дурсгалын үгч бичээгүй. Бас юу ч хэлээгүй. Заримдаа нөгөө талархал илэрхийлэхэд нэг үг шаарддаггүй байдаг шүү дээ. Ингээд Икимура Саичиро бас Должин бүсгүй хоёрын нэр дайны түүхэнд бол үлдээгүй. Сурах бичигт зураг нь ороогүй. Гэхдээ хүн хүнийг их сэтгэл. Тэр нөгөө бие биедээ талархах ёсны утга учирыг 70 жилийн дараа тэр хоолны төмөр саваараа хойч үедээ ярьж өгөх юм учиртай л байж л дээ. Тэгэхээр түүх гэдэг дандаа аль биесны баримт ш. Заримдаа тэг галтгооны шүүгэнд 70 жил чимээгүй хадгалагдсан нэг савч байж болд юм байна. Тэр сав дайныг, хүний ёсыг, сайхан сэтгэлийг тээжирсэн. Одоо бид сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж сайхан үг байдаг бол үзүүрт нь биш харин дотор нь 70 жил шар тос хадгалж ирсэн байна шүү дээ. За ингээд Япон цэрэг Монгол бүсгүй хоёр нэг ч үг бичээгүй. Гэхдээ тэдний түүх орчлонгийн хамгийн удаан хадгалагддаг хэлээр бичигдсэн. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн зохиол бичсэн Тайро Эрнэстэ үнэхээр баярлалаа. Гайхалтай. Хайраас илүү романтик түүх тий. Энэ тийм хосуудын хайр биш. Энэ чинхэн хүн ёсны хайр явчихна. Яг үнэ. Маш их баярлалаа. За, шинжлэх ухаан таны мэдэх бод өндөрсөг үзэх сонсогчид та бүхэндээ бидний аранш нэвтрүүлгийнхээ цоо шинэхэн анхны дугаарыг та бүхэндээ хүргэлээ. За, ингээд нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од өндөрсөг, NTV телевиз, Зодмөнд радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эмэн хүнс нь эм байвал зохиос төврөтэй Химлага брендийн аль бусны дистрибьютор Захир төмөр компани дэмжиж ажиллаа. Студид Зандан хөө Цэнгэл баяр нарайлаа. Маш их баярлалаа. За баярлалаа Цэнгэлээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдэхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.